За одоо харин 19 цагаас бид хуваалцах өдрийнхөө сурвалжлагыг хүргэхийн өмнө нэгэн дууны түүхийг ярьж нэг дууг хамт сонсъё. Учир нь одоо бидний хүргэх юм одоо үйл явдалтай холбоотой. За цаг уur орчны шинжилгээний газар гэж их сонирхолтой байгууллага бий. Ус цаг уur орчны шинжилгээний газар гэж мэддэг. Тэгээд энэ цаг агарын мэдээ гэдэг бол бидэнд яг л өглөө босоод хүн байнга хийдэг дадал болцсон үйлдэл шиг цаг агарын мэдээг хүссэн үсээгүй хүн сонсдог. Тэгээд цаг агаараа тэнгэр хангаагаа харж ээж гэрээсээ гардаг. За тохируулдаг. За тохируулдаг. Яг үнэ. Үр хөвгтөдөө анхаардаг. Тийм учраас бид энэ байгууллагын одоо 100 дахь жилийнхээ одоо ойрууд өгч байгаа энэ байгууллагын үйл ажиллагааг сурвалжилж зарж ицсэн бичлэг. Одоо сурвалжлагыг маань 5 дугаар 19 цагаас сонсоорой. Түүний наан цаг агаар гингүүд хамгийн түрүүнд та нарт цаг агарын хөгжим санаанд бууж байгаа да. Тэгэхээр цаг агарын хөгжим гэдэг ингээд нэрлэгдсэн энэ бүтээл бол цэнхэр залаа. Яг үнэ. Урлагийн гавь зэтгэлтэн Баатар сүхийн хөгжим. Бүр тодруулж хэлэх юм бол энэ Монголын анхны pop rock гитарчин гэгддэг төрийн шагналд урлагийн гавь зэтгэлтэн хөгжмийн зохиолч Самбуугийн Баатар сүх 1969 онд одоо бидний сонсохын цэнхэр залаа хөгжмийг зохиосон. Гитар хөгжмөөр туйрсан түүний 3 ангит дан хөгжмийн анхны бүтээл. Мөн одоо Монголын цахилгаан хөгжмийн үндэсний дан хөгжмийн анхны бүтээл гэгддэг. Тэгээ 20 наснда энэ цаг агаар яа гэж алдарсан энэ хөгжмийг өөрөө зүүдэндээ зүүдэлж түүнийгээ одоо сэрж босоод бичсэн гэдэг. Тэгээд Баатар сүхгай өөрөө энэ түүхээ ярьсан байдгийн. Манай радиогийн одоо хөгжмийн нэвтрүүлгүүдэд ярьсан, телевизийн сугуудаар ч бас нэлээд цөөнгүй ярьсан байна. Цэнхэр залаа бол Наван Юмдангийн шүлэг Дорж тавгийн ая Соёл Эрдэнэ гэдэг дууг найруулж гитарын гоцлол болгож тогсны дараахан за манай радиод гоцлол гитарч нар дуудагдаж очиод удаагүй байхад нэг шин үүрээр зүүдэнд бүр цогцоороо зураглалтайгаа ороод ирсэн аялгаа гэж өөрөө ярьсан байна. Тэгээ бүр хайртай охин нь ижилхэн гой Монгол хэл өмссөн ангийнхаа охидтой ойн төглөөс гарч ирж үзэгдсэн. Охид явсаар нууран дунд харал дээр гарч бүжиглэж эхлэхдээ зэрэгцээд энэ ая тод сонсогдож эхэлсэн. Яг кино үзэж байгаа юм шиг санагдсан. Одоогийнхоор бол клип шиг. Бүжигч дууссан, бичсэрсэн, шууд босоод гитараа аваад угаалгынхаа өрөөнд орж нөгөө аяа гитар дээрээ оруулж үзээд нилээ хэд давтаж тогтоож аваад ажил цуглахыг хүлээж тэсэлгүй гэрээсээ гараад ажил руу алхачихсан гинэ. Тэгээ 7 цагийн үед ажил дээр ирсэн. Тэгээ гэрэн сансарт манай байгууллага чинь тэр үед Төв шуудангийн баруун дэд жигүүртсэн. За ажил тэр үед 8 цуглдаг байсан юм байна. За манай хөгжмийн редакцдаас их олон жил ажилласан Төмрийн Чимэд дэрж гэж агуу хүн би. Тэгэхээр тэр хүнийг одоо багшаа гэдэг байсан юм байна. Тэгээ чимээ багш ажилдаа эрт ирж таарсан. Тэгээ багшаа миний толгойд нэг юм ая байгаад байна гэд нөгөө аяа гитараараа тоглож үзүүлээд гэхдээ нотлж чаддгүй гэдгийг учралсан гинэ. Тэгсэн алив багш нь нотлоод өгийгээд өөр нь ингэж ганц нэг тоглуулж үзээд дор нь нотлоод өгсөн. Тэгээд нотлж байхдаа ганц нэг юм гайхсан янз гарахт нь дотор айсан гинэ. Одоо яна таалагдаг юм болов. Гэтэл нотлж дуусныхаа дараа багш нь ийм юм гэж бас байдгаа гэж толгойс ихсрээд за байж нэг хүнтэй ярихгүй бол болохгүй гэсэн. Тэгсэн төд удалгүй нөгөө агуу жамцын Бадраг дагуулад ороод ирсэн. Бадраа багш гэж өөрөө бас ярьдаг юм байна энэ Баатар сүхгай. Тэгээ их сургуулийн багш хоёр гинэ. Тэгээ яг тэр өглөө ажлын хажуугаар гараад ажилдаа явдаг. Тэр үеийн таарад тэгээд өмнө нь бас энэ Баатар сүхгай өөрөө энэ Бадраагийн даалгавраар Соёл Эрдэнэ дууны аянд импровизац хийж найруулж гитарын гоцлол болгоод их сургуулийнхаа цахилгаан гитарын чуулгатай тоглоод бэлэн болгосон байсан. За тэгсэн чинь тэр үед Бадраагийн ингэж хэлж ирсэн юм байна. Та нар эх орноо төлөөж гадаад оронд явах хүмүүс Монгол гэсэн үндэсний нүүр царай болох ёстой. Та нар дандаа гадаад орны хамтлаг чуулгуудын дууг дуурайж тоглоод иж болохгүй. Гадаадд энийг чинь хинч хүлээж авахгүй гэж бас хандаж хэлж ирсэн. Тэгээд энэ Соёл Эрдэнэ гэдэг дууг алиуч гитараар тоглол гэж анх хэлж ирсэн гинэ. За тэгсэн чинь нөгөө чимээ багш нь Бадраагад за энэ хүүхдийн хөгжмийг сонстоо гэж тоглож үзүүлээд энд нэр хэрэгтэй байна гэж хэлсэн гин. Тэгтэн л нэг сэтгэл нь амарсан гин. Тэгсэн Бадраагаач бас толгойс ихсрээд үгүй саний юм да яруу найраг шүлэг зохиолыг зүүдэлж бичих тохиолдол байдаг. Харин аялгау зүүдлэхийг сонсоогүй юм байна гэд. Тэгээ баяр хүргэе. Чи нот мэдэхгүй хэрнээ ийм бүтээл бичсэн байна гэд. За тэгээд өөрийг гаргаад за гарчээ гэж хэлээд хоёр багш нь үлдээд юм ярьсан. Хэдэн минут болоод дуудсан. За тэгсэн Бадраагаа хэлсэн. За би бодъё. Энэ хөгжим бол надад ойлгогдож байна. Эхлээд би нэг оркестртэй сонсоодох юм. Аливаа чимээ бичлэгт бэлтгэж хэлсэн гэд. За ингээд бичлэгтч бэлдсэн бэлэн болсон. Тэгээд Бадраагаа би чамд хэлсэн шүү дээ. Энд чинь л байхгүй юу да. Ёстой янзтай гэж.
Би чамайг ингээсэй л гэж ботсон гэд. Энэ ямар гоё магтай лээ тийм ээ. Тэгээд шууд үүнийг цэнхэр залаа гэж нэрлэе гэж хэлсэн гин. Яагаад вэ гэсэн чинь улаан залаатай, цэнхэр тэнгэртэй хөх Монголыг бэлэгдэж уртын дуунаас улбаатай Монголын уламжлалт торгон аялгау орчин цагийн хөгжмөөр дамжин ишгэлж байгаа учраас цэнхэр залаа гэж би нэрлэлээ гэж хэлээд тэгээд 1969 онд манай радиод одоо бичүүлж телевизийн эфирээр хүртэл тоглож удалгүй манай радиогийн цаг агаарын мэдээний аяа болсон түүхтэй юм билээ. Тэгээд их сонин энэ аялгаунд зориулж олон яруу найрагч шүлэг бичиж ирүүлж ирсэн гинэ. Тэгээд тэр шүлэгнүүд дотор цэцгэн зөвөрлөл дууны шүлэг явж ирсэн юм байна. Түмэн жаргалгүй. Гэтэл энэ нөгөө аян таарахгүй байна гэд тусдаа тэр өөр аялгау хийгээд цэцгэн зөвөрлөл гэдэг дуулсан юм байлээ. За ингээд 72 онд энэ цэнхэр залааг ятгаар гоцлуулж одоо бидний одоо сонсох тэр хувилбарыг бичүүлсэн юм байна лээ. За ингээд цаг агаарын ая хөгжим гэж хоногшсон цэнхэр залаа бүтээлийг хамт сонсъё. Тэгээд хуваалцах өдрийнхөө сурвалжлагыг одоо сонсохоор цаг ур орчны шинжилгээний газрыг зорьцгоё.